Сайн байцгаана уу? Янж манай. Дайсан хизээ дайрдаггүй. Маш олон хүнтэй ярихад сүнсний тухай, муу сүнсний тухай ойлголт маш бага байдаг л да. Би танд нэгэн түүхийг ярьж өгье. Би 2013 онд хүүхдээ гаргасан. 4 дахь хүүхдээ. Тэгээд 12 онд хүүхэд минь хүүхдээ эмчэд үзүүлэх гээд очисон чинь жирэмсэн байсан үе. Доош оцус алдаад маш хэцүү байсан үе. Очисон чинь та зовлох гэж байна. Та саванда хавдар чинь өсөлтийг харах юм бол баг хор тавдартай байх магадлалтай байна гэж хэлсэн. Хэдийд удаа үзүүлэхэд хавдар бол хүүхдээс илүү хурдан томорч байсан. Ингээд тэгж явж байхдаа хулгай дуцаа алдсан, янз бүрийн болсон, сэтгэл санаагаар унсан. Хор тавдартай гэж ойлгох чинь тийм сайхан зүйл биш. Уйлаад 2 өдөр хөвтлээ. Эзэн минь энэ юу болж байна гэд. Тэгээ бодсон чинь энэ хавдар ийм жоохон, би ийм том, миний эзэн бүр том гэж удаа залбирсан. Тэгээ эмчийн хяналтанд хүүхдээ оруулъя гэсэн чинь энэ хүүхэд чинь амьд гарахгүй дээ. Удахгүй золбох байх та хяналтанд орох шаардлагагүй гэж хэмшилсэн. Жаахан хатуухан боловч хэцүү байсан. За тэгвэл том болохыг хүлээсэн. Би золбохын шаран хүүхдээ том болохыг хүлээсэн шүү. Ямар ч хэлээсээ ингэсээр ягаад 7-8 сартаа болсон эмчт зүйлд нь очисон чинь хяналтанд орохгүй яасыг удсан бэ та гэж намайг загнасан. Үгүй эмч золбоно тэгээд би ямар ч сан гайг байх гэж залбираад хүлээж идлийн боллоо л гэж баг хэлхээ шахсан. Тэгээд ямар ч байсан гэсэн хүү маань сайхан төрсөн шүү. Энэ хүү одоо 7 настай удахгүй 8 нас хүрэх гэж байгаа. Тэгээд тэр хавдар маань юу болсон бэ гэвэл тэгж яагаад гайг болсон. Тэгсэн хугацааны дараа гин бүр өвдөж томроод цус алдаад их хэцүү байдалд орсон. Тэгээс үлдээ мэдрэл рүүгээ орж эхлээд би хөдөлж чадахгүй болсон. Нэг хөл маань байнга өвчтөө маш их өвдөлтөй болж эхэлсэн. Тэгээ яалтчгүй би эмнэлгийн тусламж авах болсон. Тэгээд бүх цав хэрэгтнүүдээ авах хэрэгтэй. Эсвэл нь өөр шин технологийн хаалгаа бийгээд би Израилийн шин технологийн хаалгааг хийлгэж байсан. Тухайн үед найз нөхөд хамаацаад маань туслаад харинж би Оросын туршилтын хаалганд орсон болохоор маш хямдхан 1000 гаруй доллар л хаалганд орсон баг. Өөр газар 20-30 мянган доллар байсан хаалгаа хямдхан болж таарсан. Тэгээд тэр хаалгааны дараа ямар ч гэсэн хаалга маань амжилттай болсон байж хавдрыг авах боломжгүй. Үнэхээр мэдрэлийн эдэстэй холбогдсон харин зүгээр ямар ч гэсэн таслаад үлдээ дууны толгойн хаалга байсан. Энд орсон. Тэгээд тэр хаалгаа хаалганы дараа залбирсаар агаад хэдэн жилийн дараа бид энэ хавдрыг би савн дотроо байлгахыг хүсэхгүй байна. Хүү зайлуулсан дараа хавдрын зарим хэсэг нь гарч явсан. Бүүн баяр болол байжсэн. Гэтэ нэг л биш. Тэгээ би эмнэлэг тагиж үзүүлсэн. Эмнэлгийн орон дээр үзүүлээд хэвтэж явахдаа энэ хавдар яагаад орж исэн бэлээ гэж би бодсон. Өмнө нь яагаад орж исэн би мэднэ л дээ. Харта дотны нэгэн хүн маань яг жирэмсэн байхад маш муухай үг хэлсэд би гомдсон. Чи одоо ийм хэцүү амьдралтай байж дахин 4 хүүхдээ гаргах гэж юу? Бити олон хүүхд цовуулж бити ядаргаа болоод бай гэл ер нь хэд үгээр дормжилсан намайг хэлэхгүй энэ хүүхд чинь гаргаж болохгүй гэл. Бид хоёр нөхөр бүтэр үнэхээр тэр хүүхдээ хүсэж байсан болохоор тэр хүүхдтэй хайртай байсан. Тэгээ гаргахаа гэжсэн. Тэр хүмүүсийн зөвлөгөө сонсоогүй. Тэгээд л энэ баахан тэгэхэд өвдөнгүүд л савнд нэг час гэдсэн тэр хавдар үлсэн. Би тэр гомдлоос болсон байх гээл тэр их чигээ уучлаад л тэр хавдрыг хөөхөд л зөндөөл юм хийсэн. Байдаг бүх юм хийсэн. Дараа нь яг эмнэлгийн орон дээр байх үед бурхан надад хэлсэн. Энэ хавдрын гол зорилго нь юу вэ чи мэдгүй гэж хэлсэн. Мэдхгүй гэсэн чинь энэ дайсны дайрал байсан бөгөөд чамааг биш харин хүүхдийг чинь алах зорилготой байсан. Хүүхд маань зул болох гэж оролцсон хавдар байсан. Инхээр миний хүүхд рүү дайрсан багнаад энэ хавдар. Миний хүүхдийн ирээдүг тэр хүмүүс үнэхээр чөтгөрөөд мэдж байсан гэсэн үг. Тэгээд төрхөөс өмнө дайрсан гэсэн үг. Чөтгөр үнэхээр хүний ирээдүг мэддэг бөгөөд эртхэн багаас нь дайрдаа гэсэн. Алах гэж оролддог хар бага наснаас нь төрхөөс өмнө. Тэгэхээр төрхийн хүндрэлтэй төрж исэн, бага настай өвдөж зовсон, олон өвчин зовлон туулж байсан. Үнэхээр наркоз дагалгаануудад болон олон газруудаар орж исэн тийм хүмүүс байвал та нар үхлийн сүнсийг хөөх ёстой.
Би үнэхээр энэ гомдол байна гэж бодоод цэвэрлээдсэн боловч гарахгүй байсан. Харин энэ үхлийн сүнс болохыг мэдсэн. Энэ сүнс харин над руу биш, миний хүүхд рүү, миний хүүхдийн ирээдүй рүү дайрсан. Миний хүүхд үнэхээр бурханд хайртай бөгөөд том болоод пастор болъё гэж ярьдаг хүн л дээ. Ямар болох ирээдүйг би одоо хэлж мэдэхгүй. Ямар ч ирээдүйтэй байсан гэсэн ээж хүний хувьд, их хүний хувьд үр хүүхдэд хамгаалгуур биднэрт байгаа. Тийм учраас эмч болон өөр хүмүүс үнэхээр өвчнийг л мэднэ. Харин тэр сүнслэг чөлөөлөлтийг бид нар сайн хийж сурахгүй болол хайртай дотны мөн хүн рүү хар бага наснд нь дайрдаг байх нь. Ихэнх сүнсүүд, муу сүнсүүдийн дайралтандаа хүүхэд байхад орж ирсэн байдаг. Бага насны хүчирхийлэл, аллага, хүчин зовлон, хүмүүсийн дээрлэл хэлэлгээд. Энэ бүх зүйлийг би өөрийнхөө амьдралын жишээ олгож танд ярьж байна. Тийм учраас та сүнснийхээ ойлголтыг сайн нэмэгдүүлээрэй. Тэгээд үхлийн сүнсийг Есүсийн нэрээр зайл гэж өгөөж болно. Тэгээд мэдээж сүнснийхээ сэтгэмийг хэрэгэл сурах хэрэгтэй. Түнчлэн таны дотор хүн хүчтэй байх ёстой шүү. Тэгээд хичээл маань 5 дахь өдөр биш хагас өдөр болсон. Хагас өдрийн хичээлд маань сууж болно шүү. Хичээл 8:30-аас Монголын цагаар явагддаг. Баярлалаа.